Сайн байцгаана уу эрхэм хүндэт нийгмийн ажилтнуудаа та бүхэнтэйгээ нэг танхимд олон одоо сайхан танил хүмүүстэйгээ уулзч байгаа да. Чин сэтгэлээсээ талархаж баярлж байгаагаа илэрхийлье. Бас бидэнд ийм боломжийг олгосон одоо хамтран ажиллаж байгаа ихтэй сургуулиудынхаа төлөөлөлд бас илэрхийлье. Талархаж илэрхийлье. За өөрийнхөө тухай тавчхан танилцуулахад нийгмийн ажлыг хөгжүүлэх энэ их хөдөлмөрт хичээнгүйлэн зүтгэж үр бүтээлтэйгээр ажиллаж байгаа Эрдэмтэн судлаач багш нарын анхныхын шав. Мөн Монгол Улсын боловсролын сургуулийн үе үеийн төгсөгчдийн төлөөлөл. Зүүн бүсэд нийгмийн ажлыг хөгжүүлэх Улсын багшийн сургуулийн нийгмийн ажлын хөтөлбөрийн анхны багш. Товчондоо хэлэхэд Монгол улсад нийгмийн ажил хөгжсөн 3-10 жилийн түүхийг хамтдаа бүтээлцэж байгаа. Бас тэндээс суралцж байгаа. Түүхийг дамжуулж байгаа ийм нэгэн эмэгтэй. Магадгүй сэтгэл хөдлөөд хөдөлж байна. Энд яагаад гэвэл миний хайртай олон багш нар маань байна. Хамт зөкссөн ангийн маань хүүхдүүд байна. Бас нийгмийн ажлыг хөгжүүлэхэд намайг өнөөдрийн та бүхэнд бяцхан туршлага танилцуулах тэр боломжийг олгосон, намайг бүтээсэн хамтрагчид нар байна. Тийм учраас миний сэтгэл хөдлөж байна. За зүүн бүсэд тухайн үеийн багшийн коллежид нийгмийн ажлыг хөгжүүлэхийн тулд тухайн үедээ Монгол Улсын багшийн сургууль, боловсролын яам, мөн Английн хүүхдийн эвэг сангийн хамтарсан гэрээтэйгээр 4 жилийн хугацаатаагаар нийгмийн ажилтан бэлтгэнэ гэдээ явж байсан үе сайхан. Гэхдээ би тэнд 24 жил тасралтгүй бас ажилласан байна. Энэ хугацаанд олон нийгмийн ажилтнуудыг бэлтгэн гаргасан. Тэд маань өнөөдөр салбартаа үр бүтээлтэй сайхан ажиллаж байна. Бидний өнөөдрийн бахан ярих түүхийг тэд бас хамтдаа бүтээлцэж байгаа. За миний амьдарч байгаа бүс нутагт нийгмийн ажил хэрхэн хөгжиж байгаа гэдгийг та бүхэн ерөнхийдөө мэднэ. Гэхдээ товчхон ярих. Нийгмийн ажлын багш болно гэд итгэл өрлөөд багш нараараа өдүүлээд явж исэн тэр үед орон нутагт очиод хамгийн их анзаарсан зүйл бол хүүхд хамгааллын асуудал, хүүхдийн эрхийн зөрчил байгааг эмзэглэж олж харсан. За түүнийг өөрчлөхийн төлөө оюутнуудтайгаа хамтран хичээн зүтгэсэн. Тухайлбал хүүхдийн эрхийн тухай, хүүхэд хамгааллын тухай, нийгмийн ажлын тухай олон нийтэд таниулах гэж ихэнх нөөцөө бид тэнд зарцуулдаг байсан. Та нар бодоод үзтээ энийг бүгдээрээ бид мэднэ. Өнөөдөр орон нутагт хүүхд хамгааллын асуудлыг арай өөр түвшинд ярьдаг болсон. Нийгмийн хөгжлийн асуудал, нийгмийн хөгжлийн зүй тогтолцоонд нөлөөлсөн. Гэхдээ энд нийгмийн ажилтнуудын хичээл зүтгэл асар их байна. Энэ цаг үед хүүхд хамгааллын эрх зүйн тогтолцоо сайжирсан. Түүгээрээ дамжуулаад үйлчилгээнүүд доктортой хүрч байгаа. Гэхдээ сая бидний одоо зочны хэлсэн үгэнд гарсан нийгмийн ажилтнуудын чимээгүй хөдөлмөрсөн тэр хөдөлмөрийн үр дүнд өнөөдөр хүүхдүүдийн хүүхд хамгааллын асуудлыг арай өөр түвшинд ярьдаг болсон. Дорн дангийн хэмжээнд хүүхэд хөгжил хамгааллын хөтөлбөрийг хамтд нь авч үзэх энэ одоо шийдлийг нийгмийн ажилтнуудын нөлөөтэйгээр улс төрийн орон нутгийн засаглалын шийдвэр гарсан. Энийг хэлэхэд үнэхээр таатай. Юу гэхээр хүүхдийн хөгжлийн хүн болох багаас хөтөлбөр. Хүүхэд хамгааллын, хүүхэд ирээдүй гэсэн энэ хоёр хөтөлбөр орон нутгийн төсвийн санхүүжилттэйгээр хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрүүдийг гардан гүйцэтгэж байгаа, бас тэнд манлайлан ажиллаж байгаа, үлгэрлэж байгаа хүмүүс нь бас л манай нийгмийн ажилтнууд. Бас ихтэй боловсролын багш нар маань тэнд үлгэрж үзүүлж судалгаа бэлтгэлийг нь хамтран хэлцээд явж байгаа. Энэ бол миний бүс нутагт нийгмийн ажил хөгжиж байгааг нь бид одоо бяцхан жишээг хэлж болохоор. За үе хоорондын төгсөгчдийн хамтын ажиллагааг бид нар энэ цаг үед чухалчилж байна. Анзаарсан бол олон улсын нийгмийн ажлын холбоотын сүүлийн 3 жилийн уриалга бол хамтын ажиллагаа, харилцааг чухалчилсан ийм он жилүүд болж байгаа. Энэ үед бол өнөөдрийн хувьд бол үе тэнгийнхний хамтын ажиллагааг чухалчилж байна. Энэ зааланд 2001, 2011, 2021 оны төгсөгчдийн төлөөлөл байгаа байх. Яг энэ цаг үед энэ үеийн төгсөгчдийн төлөөлөл нэг баг болоод хамтраад ажиллаж байна. Хамтарч ажиллаж байхад
тэдний онцлог ялгааг мэдэрдэг. Нэг хэсэг нь туршлага сайтай, нэг хэсэг нь манлай сайтай, нэг хэсэг нь технологийн төвшлийг маш төрөмшурхай ашиглаж чаддаг. Ийм онцлог үеийнхэн байгаа учраас энд өөрсдийнхөө боломжийг бас өөртөө байгаа сайн туршлагаа түгээмэл өргөх ийм сайхан боломжийг олгож байгаад нь бас энэ симпозиум зохион байгуулж хамт олонд дахин талархал илэрхийлье. За энэ цаг үед бас нийгмийн ажлын бие даасан хуулийн хилцүүлэг олон нийтийн өмнө хилцэгдээд ингээд явж байна. Тэнд тусах олон сайхан саналуд байгаа. Үе шаттай хилцүүлгүүд хийгдсэн учраас тэнд саналуд бол тодорхой тулсан. Гэхдээ орон нутагт байгаа нийгмийн ажилтнуудаа төлөөлөд хэлэхэд нийгмийн ажилтнуудын нийгмийн салбарын нийгмийн ажилтнуудын албан тушаалын тодорхойлолтод нийгмийн ажлын мэргэжлийн хүн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх бас асуудал байна. Тийм учраас үүнийг мэргэжлийн бус хүн ажиллаад байгаа учраас үүнийг хуулиар хязгаарлах хэрэгтэй байна гэсэн тодорхой саналыг хэлэх гэсэн юм. Нөгөө талдаа нийгмийн ажилтнуудын хөгжил хамгааллын асуудлыг тусгаалan бас тусгаж өгөх хэрэгтэй. Нэг талдаа эрхийн асуудал, нөгөө талдаа үүргийн асуудал тийм. Хилцүүлэх туссан олон саналуд байсан. Бид энийг хамт олноор хэлцээд саналуудаа бас тусгаж байсан. Ингээд бодоход Монгол улсад нийгмийн ажлыг хөгжүүлэхийн үсэд дээд боловсролын байгууллагууд нь үүрэг оролцоо их байсан гэдгийг дахин хэлэх гэсэн. Энд үүрэг оролцоо гэдгийн цаана эрдэмтэн багш судлаачдын маань хийж бүтээсэн санаачлаг гаргасан практикийн олон ажлууд өнөөдрийн практик ажилтнуудын мэдлэг, ур чадвар энэ арга зүйг сайжруулахад маш их нөлөөлсөн. Тийм учраас төгсөж байгаа сургуулаараа Монгол Улсын боловсролын их сургуулийн нийгмийн ажлын тэнхимийн хамт олондоо мөн одоо хамтран ажилласан их сургуулийн багш нартай Дорнод аймгийн багшийн коллеж, тухайн үеийн багшийн коллеж, одоо Монгол Улсын их сургуулийн зүүн бүсийн сургуулийн багш хамт олон оюутан суралцагчид, төгсөгчдөө бас чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Нийгмийн ажлын инновац, туршилт, судалгааны төв.